Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бидний өнөөдрийн судлах сэдэв химийн урлагийн хурд түүнд нөлөөлөх хүчин зүйл. Химийн урлагийн хурд гэдэг нь нэг ч хугацаанд их болон бүтээгдэхүүн байцын концентрацийн өөрчлөлт юм а. Химийн урлагийн хурд харилцан адилгүй хурдтай явагддаг. За үүнийг дараах зургаас харж болж байна. Төмөр зэврэх болон сүү гашлах тесрэх гэсэн урвалууд бол харилцан адилгүй хурдтай явагдаж байгаа урлагийн жишээ юм а. За химийн урал явагдах заашгүй нөхцөл юу вэ? За жижиг хэсгүүд мөргөлдөх ёстой. За мөн орон зай хувьд зөв барилттай. За хангалттай хэмжээний кинетик энергитэй байх ёстой. За ингэснээр химийн урал явагддаг байх нэ. Химийн урлагийн хурдад концентрац, температур, катализатор, гадаргуун талбай нөлөөлдөг. Химийн уралыг хурцгах бөгөөд удаашруулах хэрэгцээ шаардлага бол өдөртмийн амьдралд бол үүсэж идэг. За жишээлбэл сүгэ гашлахгүй тул хөрөгчөндөө хийн. За мөн гурлын хэсгэгтээ халуун газар байлгах гэх мэтчлэн химийн урлагийн хурдад нөлөөлөх хүчин зүйлүүд үндэслэн бид нар өөрчлөх боломжтой юм а. За үүнийг хэдүүлээ тус бүрт нь авч үзье. Химийн урлагийн хурдах концентрацийн нөлөө. За химийн уралд орж байгаа их бодисын концентрацийг нэмэгдүүлснээр мөргөлдөлтийн давтамж ихсэж ингэснээр ашигтай мөргөлдөлтийн тоо өснө. Ингээд урал хурцдаг байх нэ. За зурган дээр А зурган дээр концентрац багтай, Б зурган дээр концентрац ихтэй бодисыг бол төлөөлөлөөр харуулсан байна. За химийн урлагийн хурдад концентрацийн нөлөөг судлахдаа Теослот болон давсны хүчлийн харилцан үйлчлэгээр бол за ус дуггүй дан бодис болох үхрийн уусах урвал дээр үндэслэн хэдүүлээ туршилтаа гүйцэтгэнэ. За туршилтаа эхлэхээс өмнө аюулгүй онцлогооны дүрмээ чамдлан сахих ёстой. За туршилтаа дараах зааврын дагуу гүйцэтгэнэ. За нэгдүгüүрт 5 өөр концентрацтай Теослотын уусмал дээр ижил концентрацтай давсны хүчлийн уусмалаас хийн. За ингээд хэрэгсэн тэмдэг арилгах үед хугацааг хэмжиж хугацааг үр дүнгийн өснөгт буюу ажлын хуудсан дээр тэмдэглэж авнаа. За туршилтын явцад явагдаж байгаа урлагийн тэгштэл бол харагдаж байна. За мөн хугацааг хэрхэн тэмдэглэх тухай дарааллууд бол харагдаж байна. Ус дугуй дан бодис болох хөхөр үүссэн байна. Химийн урлагийн хурдад температурын нөлөө. Жижиг хэсгүүдийн кинетик энерги нэмэгдснээр урлагийн хурд бол өсөж байна. Мөн мөргөлдөлтийн давтамж өссөнтэй холбоотойгоор урлагийн хурд өсөж байна. За үүнийг бид бас туршихдаа уусмалаа 2 өөр температурт авч 36 болон 23 Цэст байгаа уусмал дээр давсны хүчлийн уусмалын мөн үр дүнгийн хүснэгтэн дээр концентрацийн урал явагдсан хугацааг тэмдэглэх юм а. За химийн урлагийн хурдад катализаторын үзүүлэх нөлөө. За энэ дээр бид нэр ахуйн хэрэглээнд хэрэглэдэг үс цайруулагч болон пероксидын 10% уусмал болон 30% уусмалыг харьцуулан катализаторын эсвэгчийг аван катализатор хэрхэн нөлөөлж байгааг туршиж үр дүнг тэмдэглэнэ. Химийн урлагийн хурдад гадаргуун талбай нөлөөлөх нь. За энэ зурган дээр харагдаж байгаагаар дотор байгаа жижиг хэсгүүд бол гаднах жижиг хэсгүүдтэй харилцан өөрчлөлт үзүүлэхгүй байна. Гадаргуун талбай өсснөөр дотор байгаа жижиг хэсгүүд ч мөн химийн харилцан өөрчлөлт орж урал явж байгаа нь харагдаж байна. За ингэснээр бол химийн урал хурцдаг байх нэ. За өнөөдөр бид нар химийн урлагийн хурд түүнд нөлөөлөх хүчин зүйл гэсэн сэдвийг судалнаа. За хичээлийн эхэнд өмнөх хичээл дээр судалсан химийн урлагийн хурд гэсэн ойлголтоо хэдүүлээ нэгтгэе. Бидний эргэн тойронд явж байгаа ургалууд бол хурдаараа бол ялгаатай байдаг нь зурган дээр харагдаж байна тий. Жишээлбэл төмөр зэврэх, сүү гашлах, тесрэх, магний шатах тий шүлтийн металлууд устдаа уралд орох гэх мэтчлэн та бүгдийн мэддэг ургалууд бол харилцан адилгүй хурдтай явагддаг. Сүүгээ гашлахгүй бол бид нар хөрөгчөндөө хадгалдаг тий. Гурлаа хэсэгчгээд гурлаа зурж чад яадаг үлээ халуун газар байлгадаг гэх мэтчлэн урлагийн хурдыг удаашруулах эсвэл хурцгах хэрэгцээ шаардлага байдаг. За өнөөдрийн хичээлийн зорилго бол энд химийн урлагийн хурдад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг хэдүүлээ туршилтаар өрсдөө яах нь үр дүнгээ босруулаад дүгнэлт гаргаад хэрхэн нөлөөлж байгааг яах нь тодорхойлох юм байна гэсэн. За хамгийн ихэнд хэдүүлээ химийн урлагийн хурдад концентрацийн нөлөөг судалнаа. За
Багш нь өнөөдөр ажлын байран дээр натрийн тиослот болон давсны хүчлийн уусамлуудыг бол бэлдсэн байна. За концентрацийн нөлөөг судлахдаа бид нар одоо А, Б зургуудыг харьцуулъя тий. Жижиг хэсгийн тоо B6 төр бол их байна. Ингэснээр ашигтай мөргөлтөлтийн тоо гэснээр химийн урвалын хурд бол хурцж байна гэж. За эхний туршилтыг хийхдээ бид нар мэдээж лабораторид ажиллахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг бас сайн сахих ёстой. Өөрийгөө олон бусдын эрүүл мэндийг хамгаалаад хамгийн чухал зүйл юу их ёстойгоо буюу туршилтын заавартайгаа маш сайн танилцсан байх ёстой тий. За хэдүүлээ туршилтынхаа заавартай танилцъя. Та бүгдийн одоо урд ажлын хуудсан дээр юу гэсэн байгаа? Үр дүнгийн хүснэгт байгаа. За юу хийх ёстой вэ гэдгийг багш нь товчхон танилцуулъя. 5 өөр концентрацтай тиослотын уусмал байгаа. За энэ дээр ус болон давсны хүчлийн уусмалыг тус бүр хэмжиж аваад нэмнэ гэсэн үг тийм. За тэгээд яах нь одоо шар өнгийн усан дуустдаг, үл уусдаг дан байдас хөхөр үсэж байгаа. Тэгэхээр бид нар одоо конус колтны доор байгаа хэрэгсэн тэмдэглэгээ харагдахгүй босны дараа яах ёстой вэ? Одоо хугацаагаа зөксөөгөөд хугацаагаа үр дүнгийн хүснэгтэн дээрээ тэмдэглэж авнаа. За ингээд бид нар график байгуулад үр дүнгээ босруулад за энэ дэр зурган дээр харагдаж байна те. Энэ туршилтын явцад явж байгаа урлагийн тэгштэл болон за туршилтын явцад одоо тод харагдажсэн хэрэгсэн тэмдэглэл маань бүдэрсээр хагаад харагдахгүй болж байгаа байдал харагдаж байна. Яг энэ үед яах нь бид нар одоо секундометрээр зогсоож үр дүнгээ тэмдэглэнэ гэсэн үг. За ингээд туршилтаа эхэлцгээе хүүхдүүдээ ажлын байран дээр очоорой. За ханаа дагуулж хийх ёстой тий. Аль бол ханаа дагуулж хийн. Өнгөхгүй шингэн учраас хэмжээсийнхаа дээд хэсгээр байх ёстой. За хэмжээс төгсөж байгаа учраас за сайн байна. За хүчлүүдээ авчих. Хийн гутаа цагаа явуулна тий. За хугацаагаар тэмдэглэж авнаа. Дан байц үсээд хэрэгсэн тэмдэг маань харагдах болонгот цагаа зогсоох ёстой шүү дээ тий. За тэгээд уруул дуусан ч гэсэн ямар өөрчлөлт гарч ийн хэвтүүлээ харьцуулаад бас ажиглая тий. Одоо ASD хүртэл ямар өөрчлөлт ажиглагдаж байна? Өнгөний хувьд ялгаатай байна уу? Эсвэл ижилхэн байна уу? Ялгаатай байна тий. AS эхлээд D хүртэл ерөнхийдөө гүн шар өнгөнөөс одоо яах нь цагаан. Тэгэхээр хугацаа өнгөрөх хэрээр яах нь өнгөн бүр илүү тод шар болоод байна тий. Хэний концентрацууд ижилхэн бай. Бид нар одоо хэний концентрацаас хамаарат урлын хурдыг судалж байгаа лээ хамааруулаад. Уусан байц. Хэнийг урал авсан мөлий? Натрийн тиослот, ус тэгээд давсны хүчил авсан тий. Тэгэхээр яагаад хамгийн одоо бага хугацаанд буюу 36 секундэд одоо яах нь урал явагдсан бэ гэж. Натрийн тиослот нь их. Натрийн тиослот нь хэдэн мл авсан? 50. Ус хийсэн үү? Хийгээгүй тий. Бүгдээрээ адилхан 10 мл давсны хүчил авсан. За тийм учраас бол хамгийн их концентрацтай гэж үзэж болох уу? Тий. Усны хэмжээ ус хийгээгүй тэгээд 50 мл 0.1 мол концентрацтай натрийн тиослот 50 мл авсан. Болон E2 яагаад юм хугацааны хувьд зөрүүтэй байгаа юм бэ? Одоо 5 минут өнгөрсөн байгаа даа байхгүй юу? Гэтэл 36 секундэд л яасан байна. Энэ натрийн тиослот нь илүү хэмжээтэйгээр гарсан. Энэ болохоор харьцангуй бага хэмжээтэйгээр. Одоо тэгэхээр одоо бид нар концентрацийн нөлөөг судалж байгаа. Тэрнтэйгээ холбоо тайлбарлах юм бол энэ концентрац ихтэй. Өөрөлдвөл тиослотын жижиг хэсгийн тоо хэмжээ их байгаад байна тий. Тийм учраас нөгөө ашигтай мөргөлдөлт маань яах нь их байгаа учраас хамгийн богино хугацаанд урал явагдсан байх нэ гэж үзэж байна. За 6 минут 5 секундэд ээжинд одоо юу маань урал маань явагдаж дуслаа гэж үзэж байна. За хэдүүлээ
одоо тос бүрийнхаа суудал дээр суугаад ажлын утас дээрээ үр дүнгээ тэмдэглэцгээе. Эхний хэсэгтээ ингээд эрчимтэй явагдсан байна, тийм үү? Эхний хэсэгтээ эрчимтэй байжгаад хугацаа өнгөрөх хэрээр яах нь вэ? Урвал маань удаашрж эхэлж байна гэдгийг бид нар графикаас харж болж байна. За одоо хэдүүлээ томьёондоо орлуулад үр дүнгээсээ урвалын юугаа олсон байна. Урвалын хурдаа олсон байна, тий? За одоо химийн урвалын хурдад температурын нөлөөг хэдүүлээ туршин судалцгаая. За мөн адил одоо яах нь уус дөгөө дан байц болох хөхөр үүсэх үүсэх дээр одоо хэрэгсэн тэмдэг маань харагдахгүй болох үеийн хугацааг яах нь тэмдэглэж авна гэсэн өмнөх концентрац эрхэн нөлөөлж өгсөн туршилтын мөн адил. За туршилтаа эхэлцгээе. Аюулгүй ажиллагааны дүрм хүчилтэй ажиллаж байгаа учраас маш болгоомжтой ажиллана, тийм. Термометр тохируулна, тий. За температур хэд гэж зааж байна? 31.4. Температурын хөдөө бууж байна. 30.6. За энд 23.6 гэж тогтворчихлаа, тий. За Мишель одоо температураас хэрхэн хамаарж байгаа дээр тайлбар хэлээрэй. Хэдэн секундэд хөхөр үүссэн бэ? 12 секунд гэсэн. Температур уус мөлийн температур хэд вэ? 36 байсан, тий. За мичтмагийн 94 секундэд уус мөлийн температур хэд ямар байсан? 23.7 байсан. За тэгэхээр эндээс дүгнэхэд температур бол химийн урвалын хурдад яах нь нөлөөлж байна. Температур ихснээр илүү одоо 36 Цельсиус байсан уус мөл маань илүү хурдан буюу хэдэн секундэд явсан мөлий? 12 секундэд бол явсан байна. За тэгэхээр температур ихснээр жижиг хэсгийн кинетик энерги ихснээр ашигтай мөрөлтлийн тоо маань яах нь ихсэж урвалын хурд ихсдгийг бид нар туршилтаар баталлаа. За одоо хэдүүлээ химийн урвалын хурдад катализатор хэрхэн нөлөөлж байгааг туршиж үзье. Катализатор хэрхэн нөлөөлж байгааг бид нар судлах гэж байна. Тэгэхээр бид нар юу ашиглах гэж байна вэ гэхээр 10% устөрөгчийн пероксид. За энд 10% уус мөл маань байна. За мөн одоо үс цайруулагч тий. Тэгэхээр үс цайруулагчинд найрлах нь болохоор амик болон устөрөгчийн пероксид агуулсан юм ордог юм байна. Найрлаганд нь ордог. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр устөрөгчийн пероксидыг ашиглаад энэ катализатораар болохоор дороожийг сонгож авч байгаа, эсрэгчээ сонгож авч байгаа. За тус бүр одоо юунд төгснөр туршилтын ажлын заавар төгснөр 40 мл пероксидын уус мөлүүдийг хийнэ. За ингээд бид нэр цилиндр тус бүртээ юугаа хийлээ гэжтмээ. Устөрөгчийн пероксид байсан. Одоо катализатор хэрхэн нөлөөлөхийг харах гэж байна, тий. За энд ямар нэгэн одоо катализатор хийгээгүй байхад ямар нэгэн өөрчлөлт байна уу? За катализатор хийгээд үзье, тий. Энэ хоёр цилиндр дэх одоо пероксидын хинэн концентрац ихтэй вэ? Аль нь концентрац ихтэй вэ, тий? Маш их эрчимтэй явж байгаа нь концентрац ихтэй. Тэгэхээр тэр өсний будганд байгаа пероксидын концентрац маань 10%-аас яах нь бага гэдэг нь бол харж болж байна. За тэгээд катализатор нэмснээр бол химийн урвал явагдаж байна. Катализатор бол идэвхжлийн энерги бууруулснаар яах нь
химийн ургуулыг бол хурцсахдаг. Химийн ургуулын хурдад гадаргуун талбай нөлөөлөхөд туршиж үздэг. Кальцийн карбонат болон давсны хүчил. За гадаргуун талбай багтаа буюу бүхэл шохоог 3.2 г шохоо. За түүнтэй ижил мастай нунтаг кальцийн карбонатыг авлаа. За одоо ингээд харилцан өөрчлөх ургуулын хурдыг судалцгаая. $3.2 г шохоо авсан энэ шилийн стаканд уруул орж дуусаагүй буюу бүхэл одоо байгаа бол харагдаж байна. За тэгэхээр гадаргуун талбай химийн ургуулын хурдад хэрхэн нөлөөлдөг гэж туршлаа. Химийн ургуулын хурдад концентрац хэрхэн нөлөөлөх туршилтыг бид нар хэлээ. Одоо хэдүүлээ туршилтын үр дүндээ үндэслээд тооцоогоо хийя. За урал 3 болон урал 4-ийг тооцоонд ашиглая. За ургуулын хурдны тогтмол нь температураас хамаардаг хэмжигдэх учраас хэдүүлээ. Яг нь тасалгааны температур туршсан учраас багш нь хураасан. За тиослодын концентрац 3 дугаар ургуулын хувьд хэд байсан бэ хүүхдүүд ээ? 0.6 байсан. За 4 дугаар ургуулын хувьд 0.4 байсан. За давсны хүчлийн концентрац хэд байсан бэ хүүхдүүд ээ? Давсны хүчлийн концентрац хэд байсан бэ? 1 мол байсан тийм. За эдгээр хураалаа. Хэдүүлээ тооцоогоо хэлээ тий. Тэгэхээр эндээс бид нэр юу гэж дүгнэх вэ гэдэг тий? Тухайн одоо уралд орж байгаа их бацийн концентрацийг 2 дахин өсгөлөө гэж бодъё тий. Тэгвэл А 2.1 гарсан учраас яах нь тухайн ургуулын хурд нь за 2 гээд ойролцоогоор авчаа тий. Тухайн ургуулын хурд нь хэд дахин өснө гэсэн үг үү тий? 4 дахин маш сайн. Тухайн уралд орж байгаа их бацийн концентрацийг 2 дахин ихсэхэд ургуулын хурд 4 дахин ихснэ. Тэгвэл бид нар яах нь энд гарч байгаа энэ А гэсэн осны тоон утга маань одоо яах нь ургуулын ирэмб гэдэг зүйл байна. Тэгэхээр энэ бол яах нь 2 дугаар ирэмбийн ургуул юм байна. А нь 2-той тэнцүү байсан учраас энийг 2 дугаар ирэмбийн ургуул гэж нэрлэдэг юм байна. За туршилтын үр дүнгээс графика байгуулсан тий. Тэгэхээр их бацийн концентрацаас ургуулын хурд яах нь хамаардаг болохыг туршилтын үр дүнд онцлон бол хэдүүлээ одоо тодорхойллоо. За хичээлд итвэх санаачлагтай оролцсон сурагчдаа маш их баярлалаа.